байцгаана үзэгчдээ D podcast-ийн дахин шинэ дугаарыг үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За жилийн эцэс болж байна. Хүн болгон одоо энэ жилийн эцсийн өдрүүдэд өөрсдийнхээ ажил амьдралыг сайхан дүгнээд эх жилээ төлөвлөж байгаа ийм сайхан өдрүүдэд энэхүү подкаст маань хүрч байна. За ингээд өнөөдрийн зочноор соёл урлагийн төлөөлөл одоо нэгэн залуучуудын маань төлөөлөл бас студид ирсэн байна. За урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. D podcast-ийг одоо үзэж байгаа эрхэм болон үзэгчдтэй тий бүгдээрэнд нь цагийн цаг өдрийн мэндийг хүргэе. Манай хамт олонд бас урьж оролцуулж хагаад нөөжгөд оролцуулж хагаад баярлалаа. За чугагаа ингээд албан ёсоор танилцуулъя. Үндэсний хөгжимчин гэж явдаг тий. Ер нь бол хөгжимчин мэргэжилтэй. За Ихшиглэн Entertainment компаниг үүсгэн байгуулагч захирал. За энэ дууных нь өнгө аясаас харж байгаа хөтлөгч. Одоо энэ манай Дорногов аймгийн соёл урлагийн салбарт ялангуяа хувийн хвшилт бас ажиллаж байгаа ийм одоо хөдөлмөрч залуучуудын маань төлөөлөл гэж одоо өнөөдрийн зочноор урьсан байгаа. За тэгээд Чука одоо чинь соёл урлагийн их сургуульд сураад байгаа тийм ээ. Тэгээ энэ жил ер нь сүүлийн хэдэн жил сураад яваад ингээд ажиллаа амжилттай яваад байгаа. Хүмүүс төгсөөгүй юм л гэсэн. Хэдэн жил сурж байгаа? Ороогоор сурж байгаа. 2 жил болж штэ. 23 онд орсон штэ би чинь. Удахгүй төгсөх юм байна штэ. Тий, одоо нөгөө 90 оч ажлын хажуугаар ингээд сураад бас яг нөгөө мэргэжил дэвшүүлэх яг энэ чиглэлээр хийж байгаа ажлынхаа бизнесийн чиглэлээр би ч одоо соёл урлагийн ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд соёл урлагийн менежмент гэдэг хөтөлбөрөөр бизнесийн удирдлагын мэргэжилд сурж байгаа та. Хичээл ном ихтэй. Хичээл ном ихтэй тэгээд мэддэг чимшиг, мэддгүү чимшиг нэг ажил дээр гараад олон жил болцоолохоор яг ингээд мэддэг чимшиг, мэддгүү чимшиг тийм байдалтай тэгээд. Тэгтэл нөгөө байнгын сурах шаардлагатай тийм. Тийм. Тэр чинь нөгөө олж авсан туршлагаа академик боловсролтой хослуулах хэрэгтэй байна. Ер нь амьдрал дээр заавал байнга тэгж явах хэрэгтэй. Тэгэл сурж जैन тий. Тэгэл сурч байгаа. За Чука чинь манай Дорногов аймагт ерөөхдөө сургуулаа төгсөөд тэгээд хөгжимчин мэргэжилтэй болсон уу? Тэгээд хаана үргэлжлүүлэн сурлаа? Өөрийгөө танилцуулах байлаа. Зарим нь одоо Чукаг яг энэ чиглэлийн хүн гэж мэдж байгаа ч гэсэн зарим хүмүүс манай сайн таних байгаа. Тийх бах тий. За би ч Дорногов аймгийн мандагсан уугуул. Тэгээд ер нь бол хамгийн анх Намсрын Батнасан гэж багшийн шав болоод урлагийн замд эргэлт хөтөлбөрт орсон гэдэг 2010 оноос. Тэгээд соёл урлагийн сургуулийн лицей одоо Дорногов аймгийн мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв дээр Монгол Ардын хөгжмийн анги гэж байсан. Тэрэн дээр ер нь одоо морин уур хөгжмөөр сураад 3 жил сураад үндэсний хөгжимчин гэдэг мэргэжлэр эзэмшээл. Тэгэл яг энэ чиглэлээр ажиллаа явж байгаа. Тэгээ одоо дахиад ингээд боловсролны одоо өөрийнхөө одоо юу гэдэг олж авсан одоо тэр туршлагаа дахиад жоохон сурах гад ингээд байж байгаа. Ер нь бол 13 оноос хойш яг энэ соёл урлагийн салбартаа одоо ч 12 жил юм. 12 жил яг тасралтгүй ажиллаж байна. Яг тасралтгүй ажиллаж. Тий. Хувь болон одоо төрийн байгууллагад. Хаана ажиллаж исэн бэ? Миний хамгийн ихний ажлын гараа чинь Эрдэнэ сум шүү дээ. Оо за. Эрдэнэ сумын соёлын төвд хөгжмийн багшаар ажлын гараа эхэлсэн. За дараа нь 15 онд тэр чинь 14 он. 13 онд төгсөөд 14 онд Эрдэнэ суманд ороод 15 онд Улаанбаатар хотод очоод бас яг энэ entertainment-ийн салбарт студ үүсгэж нэг жил болоод тэгээ болонгуудаа орон нутгад ирж ажил хийгээд Саранхой театртаа дуу шуум гэрлийн оператороор ирээд тэгээд гэрлийн найруулагч болтлоо 15 оны 11 сараас 21 оны 8 сар хүртэл 5 жил 8 сар ажилласан байна. Бүр гэрэлтэй ажилласан байна шүү дээ. Би ч одоо ингэдэж штэ нөгөө одоо нам хүмүүс бүжгэлчих юм бол ер нь урлагийн салбарт бас тань. Гэрлээ тавьж байна, хөгжмөө тавьж байна. Тэгээ лед хэрэгцээ хийж байдаг өөрөө хөтөлчөөр хажуугаар нь дуулаадсан ч та бойлгоочтэй ч одоо бүжиглэх нь л болчихгүйсэн. Бүжиглэл шүү дээ. Бүжиглэх санаа байгаа. Бай бадраггүй. Яг нөгөө хайбрид буюу нөгөө уян хатан бүх зүйл дээр нөгөө оролцох шаардлага байдаг учраас одоо ингээл суралцсан байна шүү дээ тий. Ер нь. Тийм шүү дээ. Одоо надад чинь бол хөгжим техник дээр ажиллахыг манай Нямагш маань заасан шүү дээ. Намсран багш, Батнасан багш хоёр маань одоо ерөөхдөө бол намайг урлагийн хүн болгосон. Одоо хүртэл Намсран багш маань ингээл тусал дэмжээл Али багшаа Google гэж төрөх юм. Яасан миний хөөгөл. Тэгээ одоо бүр ледэн дээр бас ажиллаж байна. Тий, ледний дээр бас лед юм дээр театр дээр ледний л ажилласан. Тэгээд байж штэ. Одоо сайхан багшийн буян гэдэг сайхан та. Тий. Багш маань анх урлагийн замд оруулсан. Тэгээ одоо хүртэл нэг багш маань ингээд тусал дэмжээ явж ийн гэдэг чинь гайхалтай. Гоё юм тий. За танаа Ихшиглэн Entertainment бол одоо хөгжмийн боловсрол олгож байгаа бас одоо ажил хийж байгаа шүү дээ. Тэрнээс гадна ямар ажил хийх юм бэ? Тийм, Ихшиглэн Entertainment-ийг би чигэрүүлэхийн үнэтэйгээ 2018 он 10 сарын 15-ны өдөр байгуулсан. Шууд 10 сарын 15-ны өдөр иргэний өртгөл дээр очиод
компани байгуулж нэрээ аваад хамаг тэмдгэн захиалаад тэгэл эхэлсэн байдаг. Ер нь бол манайх чинь үндсэн 5 чиглэлтэй шүү дээ. За хамгийн том нь бол соёлын арга хэмжээ зохион байгуулах. Хөрөм найр одоо медаль тий байгууллагын хоймойг. За тэгээ хөгжмийн сургалтын төв гэж. Дуу хөтөлбөрийн институт. За тэгээ хөгжмийн дэлгүүр. За тэгээ хөгжим техник хэрэгслийн одоо засвар үйлчилгээ түрээс гэсэн. Ийм үндсэн 5 чиглэлтэй. Үйл ажиллагаа явуулж байна. Нэлээд олон сумын төвүүдийг хөгжим техник хэрэгслээр хангахад бас оролцсон тийм ээ. Миний санаж байгаагаар Тэглэг Улаанбаатар сум, Далан жаргалан, за тэгээд Алтан ширээ, дэлгэр хэрэн сумдууд дээр маань одоо юу гэдэг зарим нь бол хөгжим техник хэрэгсэл, зарим нь одоо засвар үйлчилгээ гэдэг ер нь бүхэл газрууд дээр хамтарч ажилладаг. Өөр аймаг орон нутгийн сумдууд дээр ч бас хөгжим нийлүүлсэн тиймнүүд байгаа. Аймаг дээрээ ч гэсэн нэлээд газар дээр хамтарч ажилласан. Сургуулиуд гэх тээ. За одоо ингээд янз янзын ажил хийж явж байна. Тэгээд хувийн хвшлийн салбарт ажиллах ер нь орон зай хэр байна гэж харж байгаа. Ер нь яавал энэ салбарт улам илүү их одоо сайн ажиллах боломж байна гэж харж байна. За яг одоохондоо бол юу гэдгийг соёл урлагийн одоо хувийн соёл урлагийн цорын ганц байгууллага юм байна. Аль биесний хамаг тэмдэгтэй. Компани тий. Компани, entertainment компани. Ер нь орон нутагт бол entertainment компани 18 онд намайг үүсгэн байгуулахад их цөөхөн байсан. Одоо бол бас орон нутгуудад нэлээдгүй болцсон. Тэгэхээр нэг хэсэг бол одоо юу гэдгийг цорын ганц байсан бол одоо бас өргөжж шүү дээ. Хамгийн анх одоо битэрийг нээж хахад сургалтын төв манайхаас гадна ганцхан байдаг байлаа. Одоо ихэд 3 4 болсон байх. Янз янзын чиглэл болоод тий. Чиглэлийн хөгжмийн ихэд л одоо нэлээд биш 2 болсон. Тэгээд одоо 18 оноос хойш гэдэг чинь 7 жилийн хугацаанд одоо бол манай сургалтын төвийн хүүхдүүд хүртэл хөрхөн болцсон. Энд тентхийн тэмцээн уралдаанд яваал тий. Амжилт үзүүлээд урлаг өөрөө хөгжим өөрөө хүн заавал хүн хөгжимчин болох албагүй л ирээдүйд. Гэхдээ хөгжмийн боловсралтай байх хэрэгтэй. Хөгжмийн боловсрал гэдэг хүн өөрөө хүний оюуны төвшин их өндөрт гаргадаг. Хүний харилцааны соёл, хүнтэй харилцах хандлага, тий. Бие авч явах байдал гээд бүхэл зүйл дээр их гоё тийм шин зүйлийг сургаж өгөх хүүхдүүдэд ч гэсэн. Бид нар ч гэсэн одоо яг эндээс л 10 онд анх эхэлж ахчлаа гээл тий. Багш маань чи шатан дээр суух эсгүй гэдгээс эхэлдэг байлаа шүү. Урлагийн хүн шатан дээр суудаг ингээд. Тэндээс эхэлдэг шүү. Гоё сайхан гэгээлэг салбарт ажилладаг тий. Одоо дандаа хүүхдүүдтэй харилцаж чинь хүмүүсийг яг энэ хөгжмийн боловсрол олгоход тусалж чинь дэмжиж чинь тий. Тэгээ ер нь одоо Дорноговийнхан гайгүй ер нь хөгжмийн боловсролын одоо төвшин гэх нь хаашаа ерөөхдөө нэг юм ранк бас байгалах л да тий. Аймаг болгонд ингээд бас хөгжмийн боловсролыг түгэж байгаа хүмүүс байгаа. Манай Дорногов бол бас нэлээд гайгүй дэжгүй. Сайн штэ. Сайн уу. Ер нь ингээл бид нар ч гэсэн оюутан багтаа тэмцээн уралдаанд ичээ явахаараа дандаа л тэргүүн байр ингээл түгээл ирдэг байсан. Одоо хүртэл ингээл манай багшийн шавнар ингээл тий. Надаас гадна дахиад олон шавнар байгаа штэ. Тэгээ би тэр чин гэрүүлэрээ баталсан нэмсэр гэдэг хоёр хүний шав. Тэгээд одоо ингээл бүгдээрээ л явсан уралдаанд тэмцээнд хойно урдаа ороод нэгэнд нөгөөхөн дөрүүлж яхад нөгөөт манай дөрүүлж явах жишээний юм уу тий. Яг ийм л байна штэ. Тэгэхээр ер нь бол багаас хүүхдүүд ер нь хөгжмийн одоо боловсрал бас дээшилж байгаа. Ялангуяа манай аймгийн хувьд нэлээд дээшилж байгаа. Нэлээд дээшилж. Гэтэ багаас нь хөгжимд ингэ сурахад ах юм бол тэр нийгэм тэр аяар өөр гоцтой. Тэгин тий хөгжмийн боловсрал гэдэг бол өөрөө тийм хүмүүжил давхар явж байгаа тий. Сууд сурж जैन тий. Өгнөөс үг сонсож сурж जैन, загнуул сурж जैन тийм ээ. Би явж сурж जैन. Тэгэл төгөл дөр уур тоглох чинь хоёр гар зэрэг ажиллахаар зүүн баруун барах зэрэг. Тэгэхээр хүний сэтгэн бодох чадварч хүртэл. За тийм шүү те. За тэгэхээр өнөөдөр Чукаг өнөөдрийн подкастт оруулж байгаа зорилго бол яг энд харагдаж байна. Одоо Данзан Арабжагийн 222 жилийн айц зориулан бүтээсэн санаачилсан тийм ээ. Яг энэ limited edition морин хуурын талаар бас манай үзэгчдэд ер нь мэдээлэл өгөөч. Ер нь яагаад энэ морин хуурыг санаачлах болсон гэдгийг бас яриулъя гэж бодсон юм. Тэгээ энэ чинь 222хан ширхэг юм чи одоо хэдэн борлогдоод байна. За тэгээд санаанаас нь эхлэе те. Тэ энэ санаа юу л дээ. Нэгдүгээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 24 онд гарсан. Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай. За өмнө нь бол 2004 онд үлээ бас багуун дөрвөлөгч үед морин хур хөгжмийг эрхэмлэн дээдлэх гэдэг тий одоо ийм ерөөхдөө хоёр дараалсан ерөнхийлөгчийн зарлиг байдаг. Ягаад гэвэл Монгол морин хур өөрөө Монгол үндэстний таныг Монгол хүн шүү те. Та бол Монгол хүн юм. Та бол Монгол үндэстний юмыг одоо дархалж идэг тийм Монголын үндэстний одоо хөгжим. Тийм учраас одоо энийг бол улс төрийн бодлогоор хүртэл хэмжиж байгаа тийм ээ. Улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргаад. Саад хоёрдугаар би өөрөө морин хурд мэрэгчлэр төгссөн гэсэн чинь одоохондоо нөгөө морин хураа барихгүй байгаа болгосон.
Тэгээд дараа нь бол ноён өтгтийн 222 жилийн хойд тохиож исэн. Энэ санаа чи 24 оны 1 сард надад төрсөн. Яаж төрөв? Хайрхан уулынхаа бэлээс алсан гэдэг. За. Тий, 1 сард би яг энэ Нар харсан. үгүй. Юу н төвшин сайхан соёлд амарж агаад. За. Чи нөгөө хайрхны зөв бэлдсэн. Тий, яг харагддаг тий. Тэгээд нэг ороо ингээд нойруулчаад байж ах та гинт. Юу хийх вэ? 222 жил болж. За манайх ч хөөжмийн дэлгүүртэй. Нэг юм гоё инновац нэвтрүүлмээр шин санаа тий хиймээр байна гэд. Тэгээ бодож исэн чинь ягаад хоорон дээр ингээд ийм хоор гэж болохгүй гэж. Чи нөгөө хоорт мөрөө уурчин бол энэ дээр ийм бад гэж юм байдаг байхгүй. Тэгэнгүүт нь энэ бадны оронд ягаад ноён утгтын дүр байгаад. Тэгээд тэр хоорн өөрөө ноён утгтын ийм ой зориулсан байгаад байж болохгүй юм. Тэгээд санаагаа бодоод гарч ирээд найзтайгаа уулзаад. Манай зурагч Гамбүрүү гэдэг найз байгаа шүү дээ. Манай Сараг театрын зурагч байсан. Гамбүрүүд санаагаа хэлсэн аа. Гамбүрүүд хэлээд. За найзаа ингэмээр нанда. Ийм хоор юм байна. Тэгээд ойлаа судлаад. Тэгж нэг манай тахилч байсан байхгүй. Алтаачир тахилч. Тэгээд тахилчтай бас уулзаад. За тахилч ийм хоор юм байна болох уу гэсэн чинь. Ямар гой санаа болно шүү дээ. За тэгвэл энэ дээр нь одоо ноён утгт юуг нь шингээж өгөх боломж байна гэдэг. Тэгээд судлаад байжсэн чинь ноён утгтын музейн зөв хөл боломж байсан нөгөө ноён утгтын юм нөгөө чандаршуулсан яг хэсэг байдаг шүү дээ. Тэрний нүүр чинь яг энэ нэхгүй юу? Бурхан шишний гүрүүг гэдэг. Гүрүүг гэдэг тий гоо гэдэг зарим нь болохоор буу гэдэг. Гоо гэдэг. Тэр санааг аваад тэгээд энэ дээр нөгөө ноён утгт одоо гэгээн дүр одоо баримлуулаа гарцсан байгаа шүү дээ. Тэрийг оруулж ирээд тэгээ за бадамд явахаа сортой окей. Тэгээд дээр ногоон дэрхт. Энд чинь ер нь бол яг тэн дээр бол ингээд ноён утгтын 5 хан дагнс гэж байдаг. 5 хан дагнстай байхгүй. Одоо тэгээд энэ бүтээлээ гаргахын тулд бүгдийг судалсан байна шүү дээ. Бас тийм судлаад тийм. Тэгээд за 5 хан дагнсыг хий гэсэн чинь хэдэрхий жижиг болчихороо мэддэхгүй болчиход байдаг. За тэгвэл боли ерөөдөө гол шүтээний нар бол ноён утгтын гоё 3 шүтээний нэг ногоон дэрх. За энэ дээдлтний ногоон дэрхээс харахаар. Тийм харагдчихэв. Энэ дээр бол харагдчихэв тийм. Тэгээ энэ чиг нааж энэ хажуусаар харахаар юм 3D маягаар. Тавгар гоо. Тавгар ингэвэрэ. Тэгээ ингээд гол санаа нь бол бурхны шашны одоо гоо дотор бадамлын ухаа суурин дээр одоо үргэлжид одоо дээшээ тий дэлгэрч дэвжин дээш яхих юм бэлгэл бадамлын ухаа суурин дээр ноён утгтынхаа гэгээн дөрөв 3D маягаар одоо суурилуулж өгөөд за толгойн дээд орон дээд хэсэгт нь одоо Монгол одоо хүний одоо хамгийн одоо ээж их хүн тий тэр цэм ноён утгтын шүтэн ногоон дээр хий заалж өгөөд за тэгээд ингээд за дахиад юу 3 шүтээний яаж багтаах вэ гэдэг. За тэгээд доод талд нь бол энэ хилэнц тархаа. Шудраг үнний хоолой. Одоо нийгэм ямар байгаа вэ те? Энийг бас сөрж те. Шудраг байгаасаа нийгэм гоё юм те. Үнэн байгаасаа гэдгүүдээс нь ноён утгтын 2 дахь шүтгийг гаргаж ирээд. За тэгээ энэ голын энэ одоо бишэн дээр бол ноён утгт данзан аривж 222 дээд данзан аривж 222 жил гэж те. Энийг уран бичвэрээр бичээд тэгээд за нэг иймэрхүү байдлаар гаргая гэдэг санаагаа гаргаал. За тэгээ урлаачтайгаа уулзсан да. Энэ чинь хүн болго хуурч оруулцдаг байхгүй. Урлаач нь давааж өгөөд Монгол улсын соёлын дөргөний ажилтан одоо 92 оноос хойш 30 гаруй жил үндэсний хөгжим хийж байгаа. Манай аймгийн хөргөн бүр. Одоо манай аймгийн 1-р 10 жилийг төгссөн. Дорногой хөргөн. За Өмнөгөө аймгийн одоо Номгон сумын харьяатай тийм дармын давааж өгөөд ахмаа. Тэр ах маань ахтаа бас тэгээ саналаад байсан чинь ямар гоё юм гэж гахалт. Хотгтын бүтээл барах хувь тохиож байгаа нь үлгээр гахалтай. Тэгээ хотгтын чинь өөрөө амар. Бид нар бол ноён хотгтыгаа шүтэж дээдэлж те тэр үнийгаа бүх үйлсийг түгээн дэлгэрүүлж явна гэдэг чинь гахалтай. Тэгээд тэр үний төлөө одоо бүтээсэн бүхэн биелээд байгаа. Тэгэл урлаач маань янзын сах хүлээж аваад за окей хуур ингээ гарлаа. За зүс ямар байх вэ? Ергэд бадтай хуур бол ногоон толгойтой энэ төр байдаг. За ногоон толгойтой байх уу? За тэгвэл дахиад судалгаа хий. За яахаа вэ? Хээр болгоё. Бориу хээр. Хээр зүсмийн бортой байсан. Догшоо төтийн сахиус дээр гадаг штэ. Улаан хээр мөрөөд штэ уян дөрөд энэ миний мөрөө. Бориу хээр. Тий. Энэ чинь үлгэр ном дээр цогтой бориу хээр мөрөө. За тэгвэл бориу хээр болгоё. Окей. За халз тавиад ийм бориу хээр мөрний зүстэй ийм хуур гаргая гэдэл. За тэгээд хуур гарч ирсэнтэй. За тэгээ хуураа гараад ирээд ингэ явж яасан чинь 222-ын ширхэг үйлдвэрлэнэ гэдгсэн чинь. Манай нэг хатдаг байхгүй. Чамаг 222-ыг хийж байгаа гэдгийг хин идэх юм. Чи цаана хэдийч сарж байгаа юм бэл. Тэгвэл яаж тэгвэл натлах вэ гэсэн чинь. Чи надад гэрчлэгээтэй болгож байгаа. Тэгээ юм гэрчлэгээтэй. За. Тэгээ энэ гэрчлэгээ хийх юм бэл шүү дээ. Манай баах санааг нийлчихсэн шүү дээ. Баах ажил дээр энэ зөвхөн одоо танд ингээд байгаа шүү цор ганц нэг шүү нэг хувилбар нь одоо 2 дахь нь авсан бол 2 дахь нь хэвлээ шүү гэж бичсэн байгаа юм байна
Тэгээ энэ дээр ч одоо ингээд хуурын гэрчлэгээ гэдэг. За энэ дээр нь одоо энэ ихчлэлийн төр таймд гэсэн юм товгуур юм даацтай. За энэ дээр нь 222 онцгой бүтээл 222 гэдэг энэ C копирайтыг хэмндэг байхгүй. Ямар гоё. Одоо бид нар оюуны өмчт дээр одоо загварын патент авах гал бүртгүүлж байгаа. Тэгвэл энэ чинь оюуны өмчт дээр энэ патент хадгалагдана гэсэн үг. За одоо энэхүү одоо морин хуурн 85 зарж 222 зориулж хийсэн бүтээл. За одоо нөгөө сая ярьсан нөгөө борив хээрмөр нэдсэг шингээд утга агуулгын бүгдийг нэгтгэсэн байна тийм байна. Энэ бүтээл ингээл эхэлж байна. За тэгээ ингээд санаачлагч нь одоо за тийм байна. Нэр мэрээ урлаач нь дармын даваач гэж байна. За зураач те гампуруу тийм. За бичээч гинэ. Тэгээ эн чинь энэ уран бичвэрийг бичиж байгаа хүн бас байгаа шүү дээ. Цэвэг сүрэн ханд сүрэн гэж байна. Хоёулаа сүрэнтэй юм байна. Тэгээд эн чинь одоо ерөөхдөө бол нийтдээ ноёо утгтын одоо нутгийн 4 хүний оюуны бүтээл гэсэн үг байна. Ганцхан дэ чока хийгээд те. Чока бол санаачилсан юм байна. Энэ хүмүүс оролцоод ийм сайхан одоо ажил болсон байна. За тэгээд ингээ бүтээл болгоод морин хуур ер нь ингээ бүтцэн ер нь одоо хэр хугацаанд ингээд нэг морин хуур ингээд гардаг. За яг энэ бүтээл бол өөрөө ерөөд нэг хуур яг ингээ гардаад бариад цуухад баг 2 төр. Тэгээд тэгэж өдөр шөнөгөө суна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ер нь баг 1-7 хоногийн ажлын өдрөл гарах юм байна шүү дээ, тий? Ер нь ч ажиллагаатай. Эхлээд за хурлаач хойно хуураа ингээд хийж. За тэнгууд зураач энд нөгөө эн чинь нөгөө зураач өөрөө энийгээ цотолж байгаа шүү дээ. Яг handmade дээр үү? Тэг хийлмэд гараараа. Эн чинь хуурн хүртэл гараараа. Энэ ноёдгтын энэ шүтэн энэ хилэнцэд хүртэл гараараа. Гамбар маань энд энийгээ цутгаад будаа данслаад энэ дээр суйрлуулаад бэлэн болгоод хот руу явна. Урлаач тэнд хуураа хийгээд за ингээ яг энийгээ суйрлуулад будахад бэлэн болгоо байж юм. За тэгээд будахад бэлэн болгоод ингээд энийг будаа байж ангууд энийг бичнэ. Дахиад хуурныхын ишийг наашаа явуул. Тэгээ энд бичихөө. Дорн гуруу явуулж энд цэгвсрээ хамт руу 2 мал бичнэ. Эсвэл хотод очиж бичнэ. За тэгээ ингээ бичээд гарцсан байла. Тэгвэл хэн нэгэн хүн захиаллаа. Гэрчлэгэн дээр дахиад бичнэ. За заяавтын ингэцэл та 222 онцгой бүтээлийн одоо 25 дахь морин хуурыг 1,599,000 төгрөгөөр худалдаж авав. Хамгаалал. Энэ 10 жилийн дараа 1,599,000 төгрөгөөр авсан юм байна гэдэг баталгаа. За тэгээ 25 дахь хуур юм байна гэдэг баталгаа чинь гэрчлэгэн дээр байхгүй. Тэгээд 222-оос илүү зарах боломжгүй байхгүй. Ингээд л бүх юм яг нам батны болж ирсэн. За тэгэхээр манай Дорногов аймгийнхан бол одоо ялангуяа үндэсний хөгжмөө дээдэлдэг те бас энэ ноён хутагтынхаа бүтээл, туйрвал мөн одоо энэ хөгжмийн маш том одоо төлөөлөл шүү дээ. Одоо хөгжмийн салбарын хүмүүс бол хамгийн түрүүнд бас хилээд авч байгаах гэж бодож байна. Тэгээ манай Дорногов аймгаас гадна уран бүтээлчид маш их авч байгаа шүү гэлээ те. Би чиний фэйсбүүкээр харсан. Уран бүтээлчид нэлээд авч байгаа. Хамгийн ихэнд бол яг дуучдаа син авсан. Чулуун чимэг. Их үлдийн чулуун юм. Чукагч ч өөрөө биднээс нэг уран бүтээлийн энэ ах туухгүй. Бичтөө. Тэгээд өөрөө өнгөрсөн хавар тоглолтоор явж байгаад бид нар энергийн төвдөр таарад. Тэгээд цаад чи шууд сонсоод эгийн 5 дахьыг авсан. Тэгээд 5 дахьыг авсан. Хүмүүс тэгээ 222 дотор тоо хэлж аваад байна уу? Тийм, энэ нь яг нөгөө хүмүүс дуртай тоогоо сонгоно. 222-ыг сонгож болох уу? 222 дахь нь одоогор болоогүй. Тийм. Би бол 221 хуурн яг ингээд сонгогдоод гараад байсан гут нь 222 дахь цорын ганц хөлбөр болгож гаргана гэж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө олноор захиалга орж ирж байгаа тийм юм байна уу? Эсвэл хүмүүс яг л ингээд сонсоол за ингээд ах нь их чинь нэг хуур авах гэсэн юм аа ингээд хийлгийгээд тэгж авч гинэ үү? За хамгийн олноор бол нэг дор нэг хүн 3-ыг авсан байна. За ямар гоё юм те. Тэр хүндээ хүмүүст бэлгэлэх гэж байна уу? Ах トゥ 3 хүнд бэлгэлсэн. За. Ийм ах トゥ 3 хүнд. Хаанхын юу яа? За тэр Отын хуу Дорногов явах уу? Дорноговын гаралтай. За тийм байна. Дорноговын хүмүүс те. Нэг хүн аваад 3 одоо нэг гэрүүлийн ах トゥ 3-т бэлгэлсэн. Ямар гоё. Тэгээд өөр хангаан аймгаас одоо аав нь 2 хүүхэдтэй охиндоо гэрт нь авч бэлгэлсэн. Сая юу хүмүүс одоо хүүхдийнхаа өсний найр те хүүхдийнхаа хорим найран дээр ирэхэд их гоё үнэтэй бэлэг болгож өгч байгаа. Чи өөрөө ягаад гэвэл үнцэн шингэсэн тийм хамгийн гол нь дамжих өв үнцэн. Энэ жил ирэх тусам энэний үн өөрөө өснө. 222 худалдагдаад дуусны ар дээр бол энэ хорыг олж авах боломжгүй байхгүй. Ягаад гэвэл бид нар оюуны өмчөөр бүртгүүлээд ингээд дугаарлаад ингээд хаачна. Дахиж хэвлэгдэхгүй хэвлэгнөө гарахгүй тий. Тэгэхээр чи энэ нөгөө үнэтэй бэлэг болж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сайхан нь юу гэвэл энэ хуурыг одоо худалдаж авсан 222 хүний нэрсийн жагсаалт өөрөө ноён утгтын музейд энэ хуурны дээжтэй хамт
Ноён утгын музейд ч одоо яг энэ хуурна ингээ гэрчлэгээ нэг хэсгэн дээр нь энэ одоо энэ хуурны дээжийг ноён утгын музейд хатгалуулга гэсэн гэрчлэгээтэй. Тэр гэрчлэгээтэй хамт ингээ 222 хүний нэр жагсаалт Монгол бичгээр бичигдээд хатгалагддаг. Ингээ хууль. Тэр чинь ингээ ноён утгын музейн өв болоо сан хөмрөг болоод үлдчихэж байгаа юм тийм. Маш сайхан ажлыг санаачилж хийсэн байна. Тэгээд 222 энэ морин хуураас бол манай Дорн говийн бас те үрх болгон боломжтой бол аваад бас гэртээ үр хүүхэдтэй авахаас гадна өөртөө бас морин хураа тоглоод сурах юм бол танах дээр очиод заалгаж болох нэ штэ. Тэ бол манай сургуулийн төв дээр ч одоо манай морин хуур, яочин, ятга те үндэсний хөгжим төгөлдөр хуур гэдэг сургалтууд явж байгаа. Гэхдээ ер нь Монгол хүмүүс нь сайхан морин хураа хөгөлждөг те. Ганц магтаал дуурчдаг. Байвал байгаасаа гэж би босч байгаа. Тэгээд одоо хүртэл ямар сайн дөөрөө нөгөө хуураа ингээ барихгүй орхисон байснаа бодоод ойрд ингээд хуураа бариад хөвгөө гадагш буцааж сэргийг нөгөө тоглохгүй одоо ингээд 10-аад гаруй жил болчихор чи хуруугаар хөдлөө бичдэг. Тэр одоо буцаад өөрөө бас өөрөө одоо нөгөө яг ийм хийгээд хэлсэн чинь би ч нөгөө төгссөнсөө хойш хөтлөгчөө хийгээд арга хэмжээгээ зохион байгуулад нөгөө хуураа ингээд хойш тавьчихгүй. Тэгээ одоо нэлийн зэвэрдсэн байж одоо эргээ сэргээж хат. Ирэх хоног гайг болчих واخхай. За тэгээд нөгөө урлагийнхан болон одоо энэ соёл судлаач нар те Данзан Аравжаа судалдаг хүмүүс гэл маш олон хүмүүс байна шүү дээ. Манай ноён утгын бүтээл, туйрал энтэй холбоотой гарч байгаа ном сонин сэтгүүлүүд юу вэ? Тэгээд энийг хараад ер нь бас хүмүүс юу гэж хэлж байна. За би бол хамгийн одоо юу гэдэг хүндтэй хүн гэх юм бол сосор ормогоо танилцуулсан. За. Төрийн соргилт. Сосор ором гэдэг одоо хотгтын дүрийг бүтээсэн. Тэгээ би нөгөө Азийн урлагийн наадам дээр 6 сард би таарад. Тэнд нь яг би үзэсгэлэнд оролцож явах, олон улсын үзэсгэлэнд оролцож явах таарад танилцуулсан чинь гоё битгэл. Янзын гоё. Янзын сайхан байна л гэсэн. Тэгэхээр хүмүүс бол гоё хүлээж авч байгаа. Өсгтөнгийн одоо ариун болгох шоу гоё хүлээж авсан. Сайхан бүтээл байна. Энийг брэнд болгоод гээ. Брэнд болж болно. Гэхдээ брэнд чинь тасралтгүй байх хэвээр. Энэ бол тийм лимитэд брэнд байхгүй. Цөөхөн товор гэж учраас. Тэг би нэг өрх бүхэн худалдаж аваасаа гэж би хэлж чадахгүй байгаа шүү дээ. Яг л 222 хэрэг учраас. Би бол түрүүн боломжтой тий. Яг одоо хоёулынхын ярилцлагыг сонсоод бас мэдээлэл аваагүй хүмүүс маань сонсоод боломжтой болвол бас гэртээ одоо тэр хоймортой залаад тий. 222-т нь багтаарай л гэж үздэг. Тий 222. Одоо ер нь хэдэн хувь нь борлогдож байна? За ерөөдөө нэг 30 гаруй хувьт явчих. Бас нэлийн явцсан байна тий. Хүмүүс чинь тэгээ дугаараа сонгоол. За төддөх дугаарыг авъя. Ингээд тэгвэл би надад нэг жагсаалт ч байж байгаа шүү дээ. Хадгалж авсан тий. За энэ байхгүй юм. За энийг авах боломжтой гээл. Тэгэл тэн дээрээ гэрчлэгээ бичүүлээл тэгэл явж байгаа. Тэгэхээр энэ limited edition морин хуурын талаар бид хоёр бол нэлээд бас ярьж мэдээлэл өглөө. Тэгээд нэг хайрх уулынхаа уулынхаа энгэрт байж байгаад энэ сайхан санааг олж авсан байна. Тэгээд манай Дорн говьчуудын нэг үг өгдөг штэ. Ноён хотогт буюу одоо энэ соёнгийн гэрүүлэгч ноён хотогттой холбоотой ямар нэгэн ажил үйлсвэл саадгүй бүтдэг гэдгийг жишээ бол манай Чукагийн санаачилсан энэ ажил байна гэж бодосоо. Тэгээд эн чин санаагаа гаргаад хуураа гаргаад хаврын дэргүүн сарын шинийн нэгний өглөө би энэ танилцсан. Богинохон хугацаанд тий. Нэг сарын хугацаанд л тэгээд санаа гаргаад тэгэл чи битүүн хамгийн ихний загвар ирээд л. Тэгээ би шинийн нэгний өглөө хайрхан дээр гарч ихшгэлүүлээл. Тэгээ шинийн нэгний өдөр би пост оруулсан. Тэгэл яг хаврын дэргүүн сар тавхтчихлаа. Зарлана гэлээ зарлсан. За аргагүй одоо энэ соёл урлагийн салбарт одоо бизнесийн удирдлагын чиглэлээр явж байгаа те мэдээж одоо шин сайхан санааг гаргаад энийг ажил болгоод явж байгаа залуучуудын маань төлөөлөл манай Чука байгаа. За тэгээд одоо шинэ жил болж штэ захиалга авч байгаа юу? Эсвэл шууд гэрээтэй ажиллаж байна уу? Шинэ жилийн захиалга авъя. Шинэ жил бизнес актер яваад шүү дээ. Пост оруулаад амар рекламадад байдаг шүү дээ. Энэ жил бол говь намац ресторантай хамтран ажиллаж байгаа. Тэгээ бүхэл бүтэн яг entertainment багцаан гаргаад манайх нөгөө entertainment-ийн байгууллага учраас шууд хамтран ажиллаж байгаа. Өвлийн өвгөн цасаа охин гэх тэгээ бүх юм ерөөсөө та захиалга өглөө. Бос юм санаа зовхгүй гэдэг байдлаар хамтарч ажиллаж байгаа говь намац ресторантайгаа. Тэгээ ажил бас явж л байгаа давхар. Явж гин тий. За баярлалаа Чука. Тэгээд Чукагийнхаа цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээд энэ сайхан морин хуураас бас манай Дорн говийнхан худалдаж аваад тий гэртээ сайхан аж ахуйн нэг жалбан байгууллагууд бас өөрийнхөө бас оффист ингээд тавиад эсвэл одоо бэлэг болгон хайртай дотны үндэ бүлэглүүл үнэхээр сайхан бүтээлсэн байна. Тэгээд Чукагийнхаа ажилд илүү их амжилтыг хүсье. Тэгээд соёл урлагийн салбарт оруулж байгаа бас томоохон хувь нэмэр гэж одоо энэ хуурыг санаачилж хийснээр бас хааж дүгнээс суулаа. Баярлаа. За тэгээд нэвтрүүлгийн шинэ ном болж шүү дээ тий. Нэвтрүүлгийн төгсгөл гоё яхан нууц задлж хийгээд. За. Би одоо төгсгөж байгаа гэж байна шүү дээ. Дипломын сэдвээр би оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг сэдв болсон.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Энийг авсан утга учир нь юу гэвэл ноён утгийнхаа одоо энэ бүтээл одоо тойрвол идүүлгийн зүйлсийг мэрч бүтээгдэхүүн болгоод эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг тийм бодолтойгоор энэ сэдвийг авсан байгаа. Юу нэм боломж байна гэж тий. Байна гэж харсан эдийн засгийн хувьд тий. Тэгээд эрхчил ноён утгын музей маань 35 жил болох гэж байгаа юм байна. За. Тэгээ би ноён утгын музейтэй хамтраад 1-р дипломын ажлаа бичиж, 2-р музейхаа ойд биелэг өрье. За 3-р цаашдаа Дорногов аймгийн аялал жуулчлалын салбар тий. Гоё тийм брэнд бүтээгдэхүүн тий. Ноён утгынхаа бүтээлийг энэ оюуны өмчтэй тий патенттэй ийм албан ёсны эрхтэй аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох талаар бид нарыг одоо судалгааны ажилд орсон явж байгаа. Тэгээд эх хонд ийм сайхан бүтээлээр уулзъя. Тэгээд ирж буй 2026 онд та бүгдийн маань тий гэгийн гэрлэр гэрчин гэж гэрэл туянаар ухаанчин дэлж үргэлж сэнийг сэдэж сэдсэн бүхэн чинь тий сэтгэлжлэн бүтэж ажил үйлс нь үргэлж өөдөө байх болтугай гэж хүсье. Одоо Дорногов телевизийн хамт олон ди подкастынхаа хамт олон тий зулаа ихчтэй азрал хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа тэр Өрөөл Баатар шиг. За тэгээд би чамд бас номоо гардуулъя. Албан ёсоор бэлэгтэй гэдэг. За мэдээж нөгөө сая чиний хэлдгээр ноён утгын маань одоо үүх түүх те түүний гаргасан жим мөр болвол одоо маш их тэгээ нөгөө их хөлийн газар манай Дорногов аймагт маач болж байна. Тэгээд хүүхдүүдэд зориулан одоо бас миний өөрийн санаачилсан энэ номынхаа нэг дээжээс танаа гэр бүлд дурсгая. За баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж.